Тархины харуулт. Харуулт буюу тархины судасны гэмтэл нь тархины цусан хангамжийн дутагдлаас үүсдэг. Энэ нь тархи руу хүрдэг артерийн судасны цусан хангамж бүглэрэх буюу хагарснаас болдог эмгэг юм. Тархины эс хүчил төрөгч буюу шин тэжээлээ алдмагт тархи төр хугацаагаар ажиллагаа зогсох юм уу өвчтөг. Тархины харуулт нь бол тархины хангамжийн цочмог дутал 24 цагийн дараа гарах тархины эд эсвэл эргэж буцшиг өөрчлөлтийг бол хэлдэг. Ер нь бол Монгол орны хэмжээнд тархины цус харуулт нь бол нас залуужиж мөн одоо хүн амын тархи дутуу болох нас барах гол шалтгаануудын нэг болж байгаа. Зүрх судасны өвчний дараа бол 2-р орж байна. Тархины цус харуулт бол манай Монгол улсын хэмжээнд тулгымдсан асуудлын нэг болоод байна. Тэгээ ялангуяа тархины харуултын төв нэгдсэнтэй холбоотойгоор харуултын тоо ерөнхийдөө их залууж хандлагатай байна. Тархины цус харуулт бол тархины судасны гэмтэл, тархины цусан хангамжийн архив дутагдлын хурц дутагдлын улмаас тархины эдис гэмтээд тэгээ тэрний алдагдлаас үүсдэг ийм өвчин байгаа. Гэвч бол тархины нэг хэсэг эдис нь гэмтсэн ч гэсэн аюулгүй олон тооны мэдрэлийн эдисүүд өгөөгүй байдаг учраас энэ тархины харуултын сэргээ засах хэмжлэгээс эртний сэргээ засалт бол сэргээ засах хэмжлэг байнгын тууштай ингээд чанартай үзүүлэх юм бол тэр алдагдлууд нь сэргэх ийм хандлагатай байдаг. За тархины харуултын одоо гол нөлөө нь юу вэ гэхээр тархины тал бөмбөлгийн нэг тал нь бол үйл ажиллагааны алдагдал нэг талын үйл ажиллагаа удирддаг. Тэр талын одоо тархины гэмтэл үүснэ. Жишээ нь бол зүүн талын тал бөмбөгийн хөдөлгөөний төв болон бусад төвөө гэмтээсэн тохиолдолд баруун талын хөдөлгөөний алдагдал үүсэх жишээтэй ингэж үйл ажиллагааны алдагдлыг оруулдаг. Харуултын элчин тэмцлэгийг бол бид одоо хийдэг. Эмийн болон месослын эмчилгээг бол одоо энэ эмнэлэг эмтэг гүйцэтгэж байгаа. Мөн одоо хувц харуултын дараах нөхөн сэргийн засах эмчилгээний тал дээр бол одоо бас маш анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Бид бол хүний амь насыг авч амьдралын чанарыг дээшлүүлээд цаашид одоо гол тэр хүний бас хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах гол одоо үндсэн эмчилгээ бол сэргээ засах эмчилгээ байдаг. Мөн хамгийн гол одоо нэг хүндрэл нь бол нийгмийн байдал. Өвчтөн бол харуулттай өвчтөн тухайн одоо нийгмийн байдалтай дасан зохицох үйл ажиллагаа алдагдаад ирнэ. Мөн одоо гэр бүлийн гишүүдийн харилцаа, тухайн өвчтөнтэй харьцах харилцаа, өвчтөнтэй харьцах харилцаа, нийгэмтэй харьцах харилцаа хүртэл өөрчлөгддөг. Өвчтний одоо ар гэрийн эдийн засгийн болон одоо тухайн өвчтөнд гинт одоо ажил хийж явж байгаа гинт харуулт өгөөд ирэхээр ажлын нөхцөл болон бүх юм өөрчлөгддөг учраас маш хүнд байдалд ордог байна. Тийм учраас энэ хүнд байдлуудыг эртний сэргээ засах эмчилгээ бол маш чухал байгаа. За сэргээ засах эмчилгээг бол бид нэр хамгийн гол нь өвчтнийг яг харуулсан өдрөөс нь цаг минутаас нь эхэлж эмчлэх ийм шаардлагатай байна. Харуулт бол маш хүнд шокийн байдалд оруулдаг. Өвчтнийг одоо амь насыг аврал аварч явах явцтай өвчтний ар гэрт нь болон тухайн өвчтөнд ийм сэргийн засах эмчилгээ бол хийгдэж байгаа хэвээр. Тухайн өөрөөр хэлбэл өвчтний ар гэрийг яг ийм өвчин цаашдаа ийм хүндрэлүүд гарна. Ийм болохоор ийм сэтгэл санааны болон ийм биеийн байдлыг яг эндээ дасан зохицох ийм нэг сурталчилгаа бол нэгдүгээр уулж явах хэвээр. Тархины хэсэг газарт үүссэн өвчлийг тархины шигдээс гэж нэрлэдэг. Гэхдээ маш олон тооны томшгүй эсүүд нэрвэгддэггүй учраас тархины харуулттай даруйд нь зөв асарч чадах юм бол алдагдсан ихэнх хөдөлгөөнүүдийг дахин сэргэдэг. Тархины харуултын нийтлэг шалтгаан нь тархины шигдээс, даралт ихсэх, тархин доторх цус алдалт, судаснд гажиг хөгжил үүсэх, тархины хорт авдар, тархины гэмтлүүд болон бус шалтгаанаар үүсдэг. Тархины шигдээсүүд үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Үүнд нэгд бүлэнтэх буюу тромбоз. Тромбоз гэдэг нь тархины артерийн судас цусны бүлэнгээр бөглөрч цусны урсгал хоригдохыг хэлнэ. Харин бөглөрчтөл буюу эмболизм гэдэг нь биеийн хаа нэгэнтээ үүссэн цусны бүлэн хийл зэрэг нь тухайн байрнаас ховхрон цусны урсгалаар зөөгдөн тархины судасыг бүглэхийг хэлдэг ажээ. Тархины харуултын нөлөө.
Тархины тал бөмбөлөг тус бүр нь биеийн эсрэг талын үйл ажиллагааг хяндаг учраас тархины нэг талд үүссэн гэмтэл нь биеийн эсрэг талын хөдөлгөөний чадварыг алдагдуулдаг юм. Тархины харуулттай хүнд дараах хүндрэлүүд тохиолддог байна. Үүнд юуны өмнө саатсан талын булчингийн ердийн хүчтэй алдагдаж хүн хэвийн чөлөөт хөдөлгөөнөө хэн чадхаа болно. Ингэснээр булчингийн хүчтэй ихсвэл чангарал буюу булчингийн өвчрөл бий болно. Харин булчингийн хүчтэй сулрал бий болно. Тархины харуултын дараагийн хүндрэл нь залгих бэрхшээл юм. Нүүр эрүү хилний булчингууд суларснаар залгихад хүндрэл учрна. Үүнээс болж өлсөх, тохихгүй байх шалтгаан үүсдэг. Түүнчлэн давсаг, бүдүүн гидсний үйл ажиллагаа алдагдах, ойлгож ухамсар муудах, сэтгэл хөдлөлд өөрчлөлт орох зэрэг олон хүндрэлүүд гарснаар нийгмийн харилцаанд орох боломж нөхцөл хязгаарлагддаг. Илаашрахад нөлөөлөх хүчин зүйл. Тархины харуулттай зарим хүн бараг бүрэн хэмжээгээр илаашралдаг байхад зарим нэг нь жилийн дараа бага зэргийн бэрхшээлтэй үлддэг. Эмчилгээний үр дүнд нөлөөлдөг хэд хэдэн зүйл байна. Үүнд сэргээн цэцлэгийн эмчилгээний чанар, өвчтний болон гэр бүлийн урам зориг, өвчтний нас гэх хүчин зүйлээс шалтгаалдаг. Эмчилгээг эхлэхдээ тархины харуултаас хойш эхний үед эхлэх хэрэгтэй. Мэдээж хурц хавралтын үед амь насыг аврах нь энэ тэргүүн тавигдана. Харин булчингийн хүчтэй алдагдсанаас үүсэх хөдөлгөөн хэвийн бус болохоос урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл талаар ашиглахгүй байхыг зааж сургах нь чухал. Ингэж зөв хяналттай хөдөлгөөнийг хөгжүүлэх чиглэл нь их биетэй ойр хэсгээс зах хязгаарлуу чиглэсэн байна. За хүн бол месоцлын өвчний дараа болон гэмтэл бэртлийн дараа болон мөн тархины цус харуулдаг өвчний дараа тодорхой хугацаагаар хэвтэрт байх шаардлагатай байдаг. За энэ үед хамгийн гол асаргааны нэг бол хэвтрийн өвчний байрлалыг солих ийм асаргаа байдаг. За би өнөөдөр та бүхэнд гулуур даавыг хэрхэн ашиглаж өвчний байрлалыг дээш нь доош нь хөдөлгөх буюу баруун зүүн түвш нь хөдөлгөх талаар хийж үзүүлье. За гулуур даав гэдэг маань бол одоо ийм гулсамтгай материалаар хийгдсэн байдаг. За энийг бол манай хөдөлмөрчид бол гарын доодох материалаар буюу одоо сувны материал буюу майхны материалаар хийж болно. Хамгийн гол нь энэ хоёр даваа маань хоорондоо ирэхэд нэг гулсамтгай байх шаардлагатай байдаг. За ингээ хүний хэвтрийнхаа байрлалыг солихын тулд хамгийн нэгдүгээр даваагаа гарын дор авч бэлдэж тавина. За би нэг танд хүн дээрээ үзүүлээ чухам яаж хэрэглэх талаар. За хүний ингээд хүн маань хөвтөж чинь. За энэ хүнийгээ эхлээд өөрлөгөө харуулж эргүүлнэ. За үүний тулд эхлээд өөрлөгөө эсрэг талынхаа гарыг эргүүлэх эсрэг талынхаа гарыг чийжин дээр аваад за өвдгийг нугалж бэлдэж тавина өөртөө. За үүний дараа өөрийнх нь инерцээр хэрэг өвчтөн маань танд тодорхой хэмжээгээр дэм өгөхөөр өөрийгөө ямар нэг байдлаар захирч чадхаар бол хүнтэйгээ харилцсныхаа дүнд хоёулаа зөвшөөрсний дүнд энэ хүн маань өөрөө бага зэрэг дэм өгч чадвал өөрийнх нь хөдөлгөөнөөр эргүүлвэл илүү үр дүнтэй гэд. Өөрөө энд нь тулаад хүний орнохын тулд ингээд зогсож байна. За ингээд одоо даавуугаа энэ хүнийхэн доогуур бэлдэж өгнө. За бэлтгэхдээ хийж өгтөө хүнийхэн доогуур шуургах талынхаа даавууг ингээд хуйлаад өнөөхөн доогуур сайн шургуулж өгнө. За ингээд бэлдсэнийхэн дараа хүнээ зөөлхөө хэрэгүүлнэ. Хүний биеийн хүндийн жим бол ер нь дандаа нуруундаа явж идэг. Тийм учраас эхлээд төвлөрсөн хүнд чингээ төрүүлж буулгаад дараа нь түүнийгээ дагаад чэжин бие буулгана. За ингэснийхэн дараа өвчтнөө засаж байрлуулад. За тэгээ одоо нөгөө эсрэг хуйлж үлдээсэн талаа хүнийхэн доороос суулж гаргаж ийн. Хуйлаад бэлтгэсэн учраас энэ суулж гарч ирэхэд маш хялбар төхөмтэй байдаг. За хүнийхэн доогоор гараа шургуулгахдаа хумсаа талаа дандаа орон тал руугаа харуулсан байдаг. Энэ нь ямар ач холбогдолтой гэхээр хүнийхэн биеийг урахгүй байх зорилготой. За ингээ гулгуур давгаа хүнийхэн доогоор оруулаад бэлтчихлээ. За энэ маань яадаг гэхээр хүний дээш нь доош нь хөдлөхөд маш ач холбогдолтой. За одоо би хүний дээш нь татъя. Ингээд татахын тулд энэ даваа нь хоёр давхар байгаа шүү дээ. Тийм учраас нэг давхраа дээш нь аваад хүнээ ингээд дээш нь татахаар яваад ирнэ. За одоо доош нь татъя. Ингээд татахад өвчтөндөө нэгдүгээрт зовооргүй зөөж байгаа хүндээ бас хүндрэлгүй ийм байдаг. Толгой бол хүний хамгийн хүнд эрхтэн байдаг. Мөрөн талаас татгаар зэрэг толгой унжих магадлалтай учраас
давуугаад толгоонд нь бас бэхлэгийн маягаар ингэж давхар барьж өгөөд хүнээ татдаг. За хүн татахдаа үйлдэж байгаа хүн маань бас өөрийнхөө байдлаа анхаарах шаардлагатай. Хүндийнхэн төвийг хоёр хөл дээрээ тэнцүү авч иж ингэж хүнээ нааш нь цааш нь өргөж татнаа. За хэвтрийн өвчтний бас нэг гол асаргааны нэг хэсэг бол хөтөвч хэрэглэх байдаг. За би та бүхэнд энэ нөхцөлд хөтөвч яаж хэрэглэх талаар үзүүлье. За хэрвээ өвчтөн маань өөрөө бидэнд тус төхөн болохоор байвал хүнтэйгээ харьцаад одоо үйлдэл ойлгуулна. Та толгоогоо өргөнө үү, эсвэл хөл өвдгөө өргөнө үү гэх зэрэг хүнтэй тайлбарлаад ингээд харьцнаа. За энэ нөхцөлд бол хүн маань өвдгөнд бол бага зэргийн мэдрэмжтэй хөлөө өргөжүүл чадаад тогтоож барьж чадаад байх байгаа. За үйлдэл ойлгуулад за та бүксөө өргөнө үү гэж хэлээд хөтөвчөө доогоор нь шургуулж өгнө. За та бүксөө өргөөрэй. За ингээд хэрэглэсний дараа бохирдсон шингэнээ асахгүй тул энэ бол хамгийн гол анхаарал тавих зүйл байдаг. Гарсан хүнээс ялгарсан шингэнээ асгаж ор дээрээ бохирдуулахгүй тул хөтөвчтэй зүйлээ маш цэвэрхэн авах шаардлагатай. За та бүксөө өргөөд. За энэний дараа шууд ивчлэх үнэ заав цэвэрлж өгөх шаардлагатай. Тэгэхээр цэвэрлэхийн тулд өөр л үгүй эргүүлнэ. За хүний ийм байрлалд ойлгож байгаад хүнээ сайхан сайтар цэвэрлээд хуурай болт арьс саастай арчиж цэвэрлж өгснийхэн дараа хүнээ мөн эргүүлээд хэвийн байдалд оруулна гэж харуулж хэвдүүл. За энэ асраг хийж явах явцтай гол анхаарах зүйл бол орд ирний дээр хог унсан хог бол идэж уух зүйлний үлдэгдлийг сайтар цэвэрлж орд ирээ цэвэрлж өгсөн байх шаардлагатай. Энэ нь бол хувийн хоолголт цоролтоос урьдчилан сэргийлэх хамгийн том чухал нөхцөл болдог. Мөн ингэж хэвтрийн өвчтний хөдөлгөж явах явцад тухайн хүний дарагдсан хэсгүүд бас чөлөөлөгдөж байдаг учраас тухайн хэсэгт цусан хангамжийг сайжруулах ийм ач холбогдолтой төгснээрээ цоролтоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. За мөн хэвтрийн өвчтний асаргааны хамгийн гол нэг чухал шаардлагатай зүйл бол амны цэвэрлэгээ, амны үндийн цэвэрлэгээ өдөрт 2 удаа мөн түүнээс ч олон удаа хийгдэж шаардлагатай. Ингэж цэвэрлж чадаагүй улмаас амны үндэд бактери үржиж амны үндээс эвгүй үнээр гарах мөн цаашлаад амны үндийн салстууд одоо өрөвсөж эхэлдэг. Амны үндийн салстын өвчлүүд үүсэх магадлал үүсдэг. За энэ дээр хэрэв өвчтөн маань өөрөө одоо хүн маань өөрийгөө дэмнээд шүдээ уугаад чадхаар байвал удаан ч гэсэн түүнийг хүлээгээд өөрөөр нь амыг цэвэрлүүлж байвал сайн. За энэ нь бол тухайн бас хөдөлгөөний ач холбогдолтой болдог. Хэрэв өөрөө цэвэрлж чадахгүй бол одоо харгалзагч асарч хүн цэвэрлж өгнө. За үүний тулд яг хөрөс сойцыг хэрэглэж болно. Эсвэл саханд хөвөн бөмбөлөг буюу самбай ороогоод түн дээрээ оогоо тавиад ингээд түүнийхээ амыг цэвэрлж өгнө. За амныхаа үндийг хэрэг тухайн хүн маань амаа ангааж чадахгүй бол эрүүн дээр нь гараа хацар дээр наагаад эрүүн дээр нь эрхүү уруугаараа дараад амыг ангаалгана. За ингээд доод шүднүүдээ гадна талаас нь доороос нь дээш нь дээд шүднүүдээ дээрээс нь доош нь эхлээ гадна талаагаа дараа нь шүднийхэн дотор талуудыг угааж өгнө. За энд хамгийн гол анхаарах зүйл хэлний өнгөр байдаг. Хэлний өнгөр дээр бол бактериуд үржих нөхцөлийг бүрдүүлж өгдөг учраас хэлнийхээ өнгөрийг сайтар цэвэрлж өгөх шаардлагатай. Нөгөө түүнээс гадна цэвэрлэгээ болгоныхоо хооронд давстай ус буюу содтой усаар зайлуулж байвал энэ тухайн үндэ сасны өвчнөөс өрсөн сэргийлэх хамгийн том ач холбогдолтой зүйл юм а. За давс сод хоёр бол өөрсдийнх нь аим чанар бол одоо хорлогыг гадагшлуулах, хоргожүүлэх, өвчнийг татах ийм ач холбогдолтой байдаг учраас давстай ус буюу содтой усаар зайлж байвал хөдөө юм а. За сод гэдэг маань бол одоо та бидний хэрэглэдэг хүнсний сод байгаа. За амны арчилгаатай давхар зэрэгцээд уруулаг заавал арчилж явах шаардлагатай. Ягаад гэвэл хэвтрийн байгаа өвчтөн маань шингэнийг бол маш бага хэмжээгээр хэрэгэлдэг. Энэ шингэн бага хэмжээгээр хэрэглэснээс үүдээд амны үндийн хуурайших улам цаашлаад уруул бол маш их хуурайшдаг. Ингэж хуурайснаас болоод хагарах ийм өвчлөл үүснэ. Ингэснээр тухайн үед бага ч гэсэн бас өөрийг мэдрүүлж байдаг. Ийм учраас уруулаа бол одоо буцсан усаар маарлаа нургаад уруулан дээр нь тавих юм уу эсвэл тохирсон эрүүл ахуйн вазелинаар уруулын састуудыг тосолж өгч явах шаардлагатай.